эдийн засгийн хувьд төрийн өмчт компаниудын асуудал бол ерөөсөө л хувийн бизнесийн орон зай руу хит орж бизнесийн хувьд өрсөлдөөнийг боомлсон ийм үйл ажиллагаа байгаа. Энэ өмнөх Занданчтар даргын засгийн газар байгуулагдж авах үед хэлжсэн үгийг би бас дахин хэлмээр байгаа. Ер нь ард олон бидний сонгосон иргэд бол 3 л энгийн зүйлийг биднээс хүсдэг. Элбэг, дэлбэг, хангалуун амьдрмаар байна эдийн засгийн хувьд. Эрүүл аюулгүй орчинд амьдрмаар байна. Эрүүл мэндийн үйлчилгээнд сайн, утаа, төгжрөл багтай ийм орчинд амьдрмаар байна. За 3 дугаар шудраг нийгэмд бас амьдрмаар байна. Хуулийн засаглал үйлчилдэг, хүний эрх шударга ёс үйлчилдэг ийм нийгэмд амьдрмаар байна гэдэг ийм л 3 юмыг ер нь хүсдэг. Тэгээ энэ 3 зүйлийн нэг зангилаа болсон зүйл бол ялангуяа эдийн засаг болон энэ шударга ёсны зангилаан дээр бидний энэ парламент дээр хамгийн чухал анхаарах, засгийн газрын ч гэсэн анхаарах ажил бол энэ төрийн бол орон нутгийн өмч болон төрийн бол орон нутгийн өмчт компани асуудал байгаа. Учир дарга бол яг энийг засгийн газрын хэрэглэх газрын дарга байхдаа манлайлж энэ хуулийг бол улсын хурлд оруулж ирсэн. Одоо улсын хурл энэ дээр ажиллаж байгаа. Тэгээ Занданчтар даргын кабинет ч гэсэн яг энэ төрийн өмчт компаниудыг цэгцлэх, бүтээмж менежментийг нь сайжруулах талаар нэлээд далаацтай одоо үйл ажиллагаануудыг эхлүүлээд бас явж исэн гэж хардаг. Тэгээ энэ эдийн засгийн хувьд төрийн өмчт компаниудын асуудал бол ерөөсөө л хувийн бизнесийн орон зай руу хит орж бизнесийн хувьд энд одоо хувийн хвшлийн дэмжихгүй өрсөлдөөнийг боомлсон ийм үйл ажиллагаа байгаа. Нөгөө талаараа шударга ёсны хувьд энэ төрийн өмчт компаниуд бол ерөөсөө л авилга, хээл, хахуул, цавчаа хөл бодохгүй одоо нийгэмд үүсэж байгаа шударга ёсны асуудал энд бас улс хууранд болоод байгаа. Цаашлуул энэ намын санхүүжилт, сонгуульд оролцох, төрийн нөөц бололцоог ашиглах гэх мэт энэ асуудлууд бол энд одоо бөөгнөрж байгаа гэж харж байгаа.